Мал аж ахуйн салбар өндөр хөгжсөн Америкийн нэгдсэн улс болон Европын орнуудад фермерүүдийн 80-аас дээш нь ашиглаж буй тэжээл бол TMR буюу багсармал тэжээл юм а. Одоо та бүхэнд ферментжүүлсэн багсармал тэжээл FTMR-ийн үр ашиг болон үйлдвэрлэх аргын талаар тайлбарлаж өгье. Миний бие бүгд найрамдах Солонгос улсын малын тэжээлийн компаниудад нийт 27 жил ажилласан бөгөөд үүнээс 20 гаруй жилийг үхрийн аж ахуйн фермерүүдэд техникийн зөвлөхөөр ажилласан туршлагатай. Мөн мал аж ахуйн шинжилгээ ухааны докторийн зэргийг бүгд найрамдах Солонгос улсын Жумбуг их сургуульд хамгаалж 2025 оны 7 дугаар сараас Копио Монгол төвийн тэжээлийн мэргэжилтнээр ажиллаж байна. Солонгос улсын хувьд 2024 оны байдлаар нэг үнэнээс авах сүүний хэмжээг харвал 4.8% нь 25 литрээс бага, 26.9% нь 20-с 30 литр, 56.5% нь 30-аас 35 литр, 11% нь 35 литрээс дээш байгаа бөгөөд энэ нь бусад орнуудтай харьцуулахад маш өндөр үйлдвэрлэлтэй байгааг харуулж байна. Солонгос улс уг өндөр үзүүлэлттэй байгаа нэгэн чухал шалтгаан нь малын тэжээлийн систем билээ. Нийт фермүүдээс багсармал тэжээлийг үйлдвэрээ шууд худалдан авч хэрэглэдэг нь 70%. Ферм дотроо өөрсдөө үйлдвэрлэдэг нь 20% бол Монголын малчид шиг өвс, холимог тэжээлийг хэрэглэдэг нь 10 орчим хувьтай байдаг байна. Өөрөөр хэлбэл Солонгосын нийт фермүүдийн 90 орчим хувь нь TMR буюу багсармал тэжээлийг хэрэглэдэг байна. Монгол улсад ч мөн TMR нэвтэрч Төв аймгийн Аргалан суманд байрлах нэгэн ферм 42 үнэнээс өдөрт 1000 литр сүү авч байгаа сайн туршлага бидэнд бий. Мөн нэг үнэ өдөрт 24 литр сүү өгч буй фермч байна. Иймд үйлдвэрлэлийг өсгөхийн тулд TMR ашиглах нь зайлшгүй шаардлагатай гэдгийг бид онцолж байна. Энэ удаагийн хичээлээрээ бид FTMR-ийн тодорхойлт ба ашиг шим, хэрхэн хийж бэлтгэх, үйлдвэрлэх арга, ямар орчинд хадгалах тухай мөн бэлтгэсэн тэжээлээ хэрхэн малдаа өгөх тухай та бүхэндээ хүргэх болно. Ферментжүүлсэн TMR гэдэг нь энгийн TMR дээр ашигтай бичил биетнийг нэмэн эсэлтүүлж өгөх арга бөгөөд TMR-ийн давуу тал дээр бичил биетний ашиг тусыг нэмж хослуулсан арга гэж хэлж болно. Микроорганизм идэвхжиж эсэлт зөв явагдвал pH буюу хүчлэг буурдаг. pH буурсан нөхцөлд саармаг болон шүртлэг орчинд түлхүү үрждэг, муудах, бохирдох бактери үржих боломжгүй болдог байна. Ийм учраас хадгалалтын хугацаа уртсаж 1 жил хүртэл хадгалах боломжтой болдог. pH буюу хүчлэг буурснаар ямар нөлөө гарах тухай тайлбарлая. Гидсний үрвсэл ба гүйлгэлт үүсгдэг нянгууд pH 4.5-аас доош үед амьдрах боломжгүй болдог. Ингэснээр өвчин үүсгэгч нян үржихгүй болж хадгалалтын чанар сайжирна гэсэн үг юм. Түүнчлэн pH бага үед тааламжтай хүчлэг анхлын үнэр гарч тэжээлийн туршил нэмэгддэг байна. FTMR-ийн гол ашиг тусыг дүгнвэл үнэр нь үхэр тааламжтай, туршил нэмэгдүүлнэ. Мөн удаан хугацаанд хадгалсан ч муудахгүй бөгөөд 1 жил хүртэл хэрэглэх боломжтой. Бичил биетний эсэлтээр шимт бодисны ашиглалт сайжирч тэжээлийн үр ашиг 20-с 30% нэмэгддэг байна. Өвчин үүсгэгчний үржихгүй тул малын суулгалт багасж, түүнчлэн сүүний хэмжээ болон малын жин нэмэгдэхэд туслана гэдгийг дурдж болно. Та бүхэнд Монголд үйлдвэрлэж буй жишээгээр FTMR-ыг бэлтгэх аргыг тайлбарлая. Үндсэн найрлага болох ногоон тэжээл, үр тариа, бичил биетнийг жигэд хольж, чигийг 40-с 50% байхаар тохируулан, сайтар хүрээлж битүүмжилж, 10-аас дээш хэмт 30-аас дээш хоног хадгалах нь чухал юм а. Та бүхэндээ дэлгэрэнгүй тайлбар хүргэе. Эхлээд 10 литр шингэн бичил биетэнд 100 мг хуурай бичил биетний нунтаг хольж сайтар сэгсэрнэ. Үүний дараагаар 500 кг TMR үйлдвэрлэхдээ дээрх холцын 1 литрийг 20 литр бүлээн усанд найруулж TMR төхөөрөмжөд хийнэ. Эхлээд өвс болон бичил биетний нэмэлт болон бүлээн усыг төхөөрөмжөд хийж 10 минутаас багагүй хугацаанд ажилуулна. Үүнээс анхаарах зүйл нь ногоон тэжээлийн ширхгийн хэмжээ томоос жижиг гэсэн дарааллаар TMR төхөөрөмжөд хийхийг мартуузай. Дараагаар эрдэн шишийн дарш, бүхэл үрийн буудай зэрэг үр тариагаа нэмж хийж
30-аас доошгүй минут төхөөрөмжийг ажилуулна. Бас нэгэн анхаарах зүйл нь өвсний ширхгийг бүдүүн нарийн байдлаар шалтгаалж холих хугацааг тохируулах шаардлагатай байдаг. Бэлтгэсэн TMR-ыг урлон боох төхөөрөмжөөр шахаж агаар орохгүй байдлаар битгүмжлэнэ. Зөөвөрлөх явцад боодол гэмтвэл скотчоор агаар нэвтрүүлэхгүйгээр даруй найж засах ёстой. TMR-ыг хэрхэн хадгалах талаар хүргье. Энд халаалттай агуулга харагдаж байна. Микробын хамгийн тохиромжтой эсгэлтийн температур бол 20-30 хэм байдаг бөгөөд бүрэн эсгэлт явагдах хугацаа 30 хоногоос дээш байхыг анхаарна. Микроб бол бага хүчил төрөх шаарддаг учраас хэрэв боолт гэмтэж агаар нэвтрэх эрсдэлтэй болсон бол даруй арга хэмжээ авах нь чухал юм а. Энд харж буй зураглал нь микробын хэдэн өдөрт докторчиж байгааг харуулж байна. Босоо тэнхлэг нь микробын тоо, хэвтээ тэнхлэг нь хугацаа, өдрийг харуулж байна. Микроб доктортой болохын тулд тодорхой хугацаа шаардлагатай бөгөөд 30-аас дээш хоногийг зөвлөдөг. Эцэст нь FTMR-ыг үхэрт хэрхэн өгөх талаар ярилцгаая. Бид одоо харагдаж буй үхрээс 2-ыг сонгон 6 сарын турш FTMR-аар тижээж дараа нь амтлагааны арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа билээ. TMR-аар үхрийг тижээснээр мах илүү зөөлрч, үнэр сайжирч, шүүслэг байдал нэмэгдэх бөгөөд хамгийн сайн чанарын махыг бэлтгэх боломжтой болдог. FTMR-ыг 10-аас дээш хэмтэй үе шууд өгөх нь хамгийн сайн боловч Монголын цаг агаарын хүйтэн нөхцөлд хадгалахдаа анхаарах зүйлсийг танилцуулъя. Температурыг аажмаар нэмэх нь чухал. Мөн хөгц, салс, харлах, шинж тэмдэг илэрвэл малд суулгалт өгөх эрсдэлтэй байдаг. Өмхөрсөн үнэр гарвал устгалд оруулж өгөхгүй байхыг анхаарна. FTMR-ыг малдаа анх өгөхөөс өмнө хөдөө аж ахуйн их сургуульд хандаж бүргэвчилсэн pH тест хийж шалгахыг зөвлөж байна. pH-ийн хэмжээ 4.2-оос бага байвал бичил биетэн амьд сайн байгааг илтгэх бөгөөд pH 5-аас их байвал муутсан байх эрсдэлтэй юм а. Иймд тижээлийн нөхцөл байдлыг харгалзан үзэж тижээлийг өгөөрэй. FTMR-ыг үхэрт өгөхдөө эхний 1-2 өдөрт нийт тижээлийн 10-аас 20%-аар туршилтын байдлаар өгч мал хэр сайн идэж байгааг ажиглах нь зөв юм а. Мэдээж хуучин өгч байсан өвс тижээлтэйгээ хольж өгнө. 2-3 хоногт суулгалт, дуршил буурах зэргийг сайтар ажиглана. Мөн дархлаа, тэсвэржилт сайн, нас бий гүйцсэн үхэрт хамгийн ихэнд өгч эхлэх бөгөөд ажиглалтуудыг хийсний дараагаар ямар нэгэн асуудалгүй бол хэмжээг нэмэх болон бусад үхрүүдэд өгч болохыг анхаараарай. Та бүхэнд ферментжүүлсэн багсармал тижээлээр үхэр тижээх үндсэн аргыг зааж өглөө. Цаашид малаа тижээхдээ дагаж мөрдөхийг хүсэж байна. FTMR нэвтрүүлснээр Монгол улсын мал аж ахуйн салбар өндөр хөгжинэ гэдэгт найдаж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.